2023 оноос хойш жил бүр Miami-т Cascade Center-т UFC Top Event зохион байгуулалт уламжлалтай болсон. Гэхдээ энэ удаа UFC 327-ын дөнгөж жилүүдэд болсон Top Event-ээр харьцуулахад хамгийн бага тасалбар борлогдсон жил боллоо. Ири Борхоско, Пауло Коста нараар ивентэд толгойлуулж, бусад тулаануудад Келвин Гастелум, Кевин Холланд, Матуш Камрот, Джонни Уокер нараар чимсэн ч ордноос ердөө $6.5 сая орлого олсон юм. Ганцхан аврагын тулаантай ивентийн хамгийн хямд тасалбарын нь $200 байсан тасалбар зарагдахгүй байх шалтгаан болсон гэж бодож байна. Гэхдээ босон тулаанууд үнэхээр гайхалтай, харамсалтай, мөн таамагшгүй байсан юм. Ингээд бичлэглэе. Алекс Перейра хүнд чинрүү дэвшснээр бид хагас хүнчингийн аврагын төлөө Ири Борхоско, Карлос Үүлберийн нарыг харахаар болсон. Үүлберг бол Израиль Адесанитанд бэлтгэлээдэг Шинэ Зеланд тамирчин. Нутагтаа мэргэжлийн кикбоксинг тулаан хийж байгаад 2020 онд Contender Series залж UFC-д нэгдсэн. UFC тийс эхний тулаанд Kennedy Nzechukwu ялгсан түүний холбоо тулааны замлах цорынга залгидал. Өмнөх тулаанд Dominic Cruz нэгдүгээр үед дуусаж ялт авснаар хагас хүнчингийн шинэ шилдэг өрсөлдөгч болоод байлаа. Хэдий өндөр царайлын нокаут хийдэг хүнд гартай тулаанч гэсэн фенүүдийн дэмжлэг түүнд очоогүй. Учир нь түүний өрсөлдөгч нь энэ цаг үед хамгийн их хайрлагдсан тулаанчдын нэг болох Ири Борхоско байсан юм. I'm coming. Алекс Перейрад 2 ялагдсан Ири Борхоско өөрийн байр сууриа эргүүлэн авахын тулд 2025 онд нилээж хийсэн. UFC 311-т Жамал Хиллийг ялсан. Дараа нь Халил Рамчид 2 үе ялагдж яваад 3 дугаар үед гайхалтай нокаут хийж ялт байгуулсан. Уг нь Перейрад 3 дахь тултыг хүсэж байсан ч тийм зүйл болсонгүй. Гэхдээ аврагын тулаан авч чадсан юм. Үргэлж галзуу тулаан толилуулдаг, онцгой юм аяа дүү төрхийг гаргаж ирдэг тэрээр анх авраг олсныхаа дараа маш муухай мөрний гимплээс олж бүсээ хүлээлт өгсөн. Тиймээс энэ аврагын бүсээ эргүүлэн авч өөрийн орхилоо дахин илүүлэх маш олон фэнүүд төсөж байлаа. Мөн тулааны дараа эхнэр нь амарч болохоор аврагын бүстэйгээр хүүхдээ өлгөдөн авбал Борхоскогийн амьдралын хамгийн гайхалтай мөч болох байсан юм. Тиймээс тэр өөрийн шилдэг тулаанаа толилуулахаа фэнүүдэд амласан. And I'm going to handle this fight and win the title. Thank you. Гэхдээ тулаан тийм байдалтайгаар эхэлсэнгүй. Үе эхлээд 2 минут өнгөрсний дараа Үүлбергийн хөл гэмтсэн. Борхоско хөлрүүнд харахад Үүлберг суларсныг мэдрв. Удаашруулсан бичлээс Үүлбергийн шөрмөс тасарсан тодорхой харагдсан. Борхоско гэмтснийг нь мэдээд дэвжээрүү зааж байлаа. Үүлбергт боломж олгож байгаа юм шиг зайд нь тулж ямар нэг зүйл гаргуулахыг оролдов. Миний хувьд тулаан иймэрхүү байдлаар дуусна гэдэгт жаахан харамсаж байсан. Гэхдээ Борхоско эцэст нь ашгүй яллаа гэж бодож байтал. Үүлбергийн хүчтэй зүүн хажуунд Борхоског газар унгав. Тулаан дуслаа. Үгээр хэлэх аргагүй итгэмээргүй төгсгөл. Гайхалтай эргээрэлт. UFC-г маш олон фэнүүдийн шоконд оруулсан нокаутыг Карлос Үүлберг хийсэн юм. Нэг боломж, нэг мөч. Холбоо тулааны спортод ямар чухал байдгийг Үүлберг харуулсан. Түүний шөрмөс тесэрч байгаа нь яг л 2019 оны NBA финалд Кевин Дурантын шөрмөс тасарч байгаатай адилхан харагдсан. Гэхдээ тэр өөрт олсон боломжийг ашиглаж хагас хүнчингийн авраг болж чадлаа. Мөн сүүлийн 10 жилд Ири Борхоског ялсан 2 тулаанч болсон. Эхнийх нь мэдээж ойлгомжтой. Карлос Үүлберг яг Перейрагийн замлаар явж байна. Кикбокссон байж хад холбоо тулаан руу шилжсэн. Мөн Ири Борхоског ялж хагас хүнчингийн авраг болж өөрийн орхилоо эхлүүлэхэр боллоо. King Carlos baby! What's up Miami? Гэхдээ түүний баяр хөөр тийм удаан үргэлжлэхгүй л ах. Түүний шөрмөс тасарсан болохоор 2027 он хүртэл тулдгааргүй болсон. Тэр хүртэл аврагын бүстэйгээ байх уу, хурааж авах уу гэдгийг UFC шийдэх байх. Харин нөгөө талд Ири Борхоско авцсан байсан аврагын бүсээ алдлаа. Тулааны дараа Joe Rogan юу болсон талаар асуухад хөлн гимцнийг хараад өрөвцөн гэж хэлсэн. Mercy, you know, in that fight I felt so sorry with him. Энэ шийдвэрээс олж Ири ялагдлаа. Маш олон хүмүүс Ири Борхоско хүндэлж биширдэг. Миний үед ч адилхан. Гэхдээ Ири маш муу тэнийг шийдвэр гаргасан. Шийдвэрийн төлөөс нь ч үнэтэй байлаа. Хэрвээ санаж байвал нэг хөлтөд Thiago Santos John Jones-той тулдахад Jones ямар ч өршөөлгүй хөлрүүнд дайрдаг. Ири яг л ийм зүйл хийх ёстой байсан ч өршөөл үзүүлж самурайш санвартан гигант шиг байсан түүний ялагдах шалтгаан боллоо. When you got a guy hurt, you got to finish him till the ref jumps in and stops it. So Дангаас тулааны спорт биш. Бусад спортын төрөлд аврагын төлөө үзэж байхад өрсөлдөгчдөө өршөөл үзүүлнэ гэдэг бол байж боломгүй шийдвэр. Харин ч эсрэгээр энэ бол өрсөлдөгч үйл хөдлөж байгаа хэлбэр. Өрсөлдөгч маань гэмтэж сул дорой олсон гэж дорд үзэх нь өөрийгөө ясан гэх сэтгэл зүг авчирж байгаа тул өөрт ч бас хортой бодол. Эцэст нь өрсөлдөөн гэдэг зүйл зөвхөн нэг нь ялж нөгөө нь ялагддаг. Хэрвээ өнгөрсөн жил Тайрис Хайлибуртны гэмтсэний дараа Оклахома Сити танд өршөөл үзүүлээд ялагдсан бол өрсөлдөөний утга учир алдагдаж фэнүүдэд оромжлсон үйлдэл болох байсан. Гэхдээ тийм зүйлийг бид сагсан мөнгөөс харсангүй. Харин харгас хэрцгийж дуудагддаг холбоо тулаанаас харсан юм. Авраг олныг тэгж их олдохгүй боломж. Харин тэр боломжоо Борхоско өөрөө үгүй лээ. Тулааны дараа Борхоско дахин тулдах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Гэхдээ худлаалах гэж бодож байна. Энэ тулаанд ялагдсанаар Ири Борхоско аврагын тулаанд 1-3 гэсэн амжилттай болсон. Бас өршөөл гэсэн шалтгаан дахин тулдах хүслийг Үүлберг биелүүлэхгүй гэсэн. There is no way he gets that rematch. Гэхдээ UFC Үүлбергийн бүсийг хураавал Анклавт үзэх байх. Хэрвээ хураахгүй өөр тулаанчтай тулдуулна гэвэл хамгийн боломжтой сонголт нь Ян Блахович Богдан Гусков нарын ялсантай гэж бодож байна.
Ямар ч тач Үлбергийн гэмтэл Ири Прохаска дахин нэг боломж авчирлаа гэж харж байна. Хэрвээ тэр боломжийг дахин алдвал Ири Прохаска өөр чинь тулцсан дээр байх. Гэхдээ Ири Прохаскагийн ирээдүйн өрсөлдөгч болох магадaltaй нэг тулаад дэд өргөл тулаанд тулцсан. Тулаан цуцалдгаар алдартай Пауло Коста өг нь UFC 300-д Бруно Феррейратай тулд хуваартай байсан ч тулаанаа цуцсан. Ингэсэн Пауло Коста жин ихэж UFC 300-д тулдгаар болсон. Харин түүний өрсөлдөгч бол 16-0 гэсэн төгс амжилттай 12-ийн нокаутаар ялсан Арсамат Мурсакано гэх хүнд нутагтаа тавьчих юм. Өмнөх тулаанд UFC 300-д Александр Ракич ихний үед дуусгасан. Миний хувьд ч бас энэ удаа Мурсакано ялж Костаг сүүдэр ертөнцийн илгээний таамаглаж байсан. Гэвч шал өөр үрдэ харлаа. Маш сонирхолтой тулаан болж Пауло Коста Мурсаканогийн 3 дахь үед дуусглаа. Энэ ялалтаараа Коста чансааны доллар орж ирсэн юм. Тулаан цуцлтгаа багасгаад идэвхтэй байвал өшөөж дэше явах боломжтой. UFC 302-оос хойш жил тулдаагүй Коста дунд чинд бүр чансааны 14 л унсан. Харин энэ ялтыг байгуулснаар дахин топ өрсөлдөгч болох боломжтой боллоо. Энэ ивэнтэд Dominic Cruz, Johnny Walker нар мартмар тулаан үзүүлсэн. Тиймээс миний Dominic Cruz-ийг жамаал хэлтэй. Коста халил раунд чийтэй. Борхоцкыг англилайфт авахыг хүсэж байна. Та нар ямар бодолтой байна? Коммент хэлтүүлдээгээрэй. Хэдий Коста гайхалтай тулдаж нэг ялагдаагүй хүчтэй тулаанцыг дуусгасан ч шилэг гүйцэтгэлийн $100,000 аваагүй юм. Үүнд тэр нэлээд бухимдаж шудраг бус гэж үзсэн. He got the fight of the night, but he got my bond as well. Харин түүний оронд өрсөлдөгчөө дуусгаагүй нэг тулаанч $100,000 авсан. Josh Hockey оны эхний ивент болох UFC 324-т дунд хуруугаа гаргаж өрсөлдөгчөө дуусган $100,000 авсан. Тиймээс UFC түүнийг үнэлж чансааны 5 тоо күц сплиттэй тултуулахар болсон. Тулааны өмнө хэвлэлийн урал дээр хоккей дөөрөг ярианы чадвар сайтай гэдэг үзэгчд харуулсан. Гэхдээ зарим өгнүүд нь үнэхээр кринж байлаа. Яг л хүн чингийг Colby Covington шиг харагдсан. You know what sexual position? As sure as you have an ugly kid? I don't know, but Curtis's parents sure certainly did. Am I right, Miami? Нэгэн хэвлэлийн урал дээр том дууж үзэгчдийг татсан болохоор өөрийгөө хоосон биш гэхдээ тулаанаараа батгах шаардлагатай болсон юм. UFC түндчингийн англи маш их уналтанд орсон. UFC 325-д болсон тэгшээрээ туяасан нарын тулаан бол хамгийн том жишээ нь. Бүрхүндчингийн англи стероидыг зөвшөөрөх гэх санааг зарим фэнүүд ч дэвшүүлж байлаа. Харин энэ тулаан хөнгөлийн үзүүрт гэрэл байгаа шүүдийг харуулж эхнээсээ дуустал ширүүн галзуу тулаан байж чадсан юм. Хоккейд ихэндээ дамгуулж Плейцийг манаргасан ч Плейц сүүлд эргэн ирсэн. Хоёрдугаар үед хоккейд илүү хүчтэй оновчтой довтолж давуу байдлыг авсан. Сүүлийн үед хоёр тулаанч хоёулаа ядарсан ч хоккейд арай үр дүнтэй байснаар 20-28 гэсэн нэгдсэн саналаар ялж ялагч боллоо. Маш гайхалтай тулаан төлөвлөсөн болохоор Josh Hockey шилдэг гүйцэтгэлийн $100,000-аас гадна шилдэг тулааны $100,000 давхар авсан. Мөн цагаан ордонд тулдах хэрхэн шагнууллаа. Ивент үеэр Дональд Трамп яагаад Дерек Льюис цагаан ордонд байхгүй байгаа талаар Дана White-аас асуусан гэсэн. Тиймээс Дана White Дерек Льюис рүү залгаж цагаан ордонд тулдах талаар нь асуухад Льюис зөвшөөрснөөр Дерек Льюис Josh Hockey нар цагаан ордонд тулдахаар боллоо. UFC-ийн хамгийн сул гэгддэг хүн чингийн ангилд Josh Hockey Cortez Acosta гэсэн шинэ хүмүүс орж иж байгаад миний хувьд баяртай байгаа. Нэмээд Олимпийн алтан медальт Gable Stevenson UFC-тэй гэрээлж 329 техник тулаанаа хийхийг зарласан. Тиймээс 2026 он хүн чингийн ангиллын үед нэр хүндээ сэргээх хэрэгэлтийн жил болно гэж харж байна. Alex Pereira, showing these nuts. Энэ ивентэд нийт 14 тулаан болсноос 6 нь хугацаанаас өмнө дууссан. 3 тулаан чөчөг болтоор ялж 3 нокаутаар ялсан. Карлос Үлбергийн нокаут, Пауло Коста TKO-г тулаанаа төгсгсөн. Харин UFC 327-гийн эхний нокаут төгсгөлийг Кап Свансон төлөвлөсөн юм. Сүүлд 2024 онд Билли Quarantillo-г ялсан тэрээр энэ удаа сүүлийн тулаанаа хийнэ гэдгийг мэдгдсэн юм. 42 настай тэрээр сүүлийн тулаантаа Nate Landwehr-ийг 2 удаа оноогоож үдчинд нокдаун хийсэн рекордыг Josh Emmett-д эзэмших болсон. Ингэж ихний үед ялт байгуулснаар тулаанчийн замлаа өндөрлүүлж дасгалжуулагчийн замлаа албан ёсоор эхлүүлэх боллоо. Тиймээс дараагийн амьдралд амжилт хүсье. Thank you for everything. It's been an honor to call your fights. Кап Свансон 327 төдчингийн сүүлийн ялтаа байгуулсан бол Aaron Pico эхний ялтаа байгууллаа. Их өндөр хүлээлтээр UFC-д орж ирсэн ч Leron Murphy түүний бодит байдал авчирсан. Тиймээс энэ удаа тэр түүнтэй адилхан Bellator-оос орж ирсэн хөгшин тулаач Patricia Pitbull-тэй тулдахаар болж 30-27, 29-28 гэсэн нэгдсэн саналаар ялж ялагч боллоо. 29 настай тулаанчид өөрийгөө потенциалтай гэдгийг харуулж чансааны 13-т орж ирсэн ч дахиад топ түвшнийх гэдгийг илүү ихээр баталж харуулах ёстой гэж бодож байна. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Майамид болсон UFC 327 маш гинтийн үр дүнгээр өндөрлөлөө. Хэдий Үлбергийн ACL тасарсан ч нэг хөлтөөр Прохоскаг ялж авраг боллоо. Мөн Пауло Коста том ялт байгуулж хагас үн рүү орж ирлээ. Харин Ири Прохоскагийн өмнөөс харамсаад баршгүй. Авцсан байсан аврагын бүсээ буруу шийдвэрээсээ болж алдлаа. Энэ ялагдал Ири Прохоскагаас гадна үдчихэж байгаа бидэнд хүртэл их том сугамж болсон гэж бодож байна. Ямар нэг зорилгын араас явж байгаа үед хэсэг хорон чиглэлцүүл юу болдгийг бид энэ тулаанаас харж авлаа.